Тэгээ дээрэс нь нөгөө хэтэрхий олон зээл аваад гарч ийн хүмүүс нэгээгээ төлж чадахгүй болохоор дахиад зээл аваад тэрийгээ дахиад ингээд өөр зээлээр хаачдаг юм шиг. Тэгэхээр нөгөө хүүн нэмэгдээд гэх юм уу. Тэгэхээр улам нөгөө нэг муудаад нэг тойрогт ороод тэрнээсээ гарахад илүү хэцүү болоод энэ төр явцдаг. Тэгэхээр ядчил нөх хувь хүний хувьд эрх чөлөө айгу багасчих واخгүй юу? Ажлаа сулмаар байдаг гэж болно хэсэг ажиллахгүй ямаар байдаг гэж болно. Эсвэл одоо шинэ бизнес эрхлэмээр гэж болно. Гадагшаа дутагшаа явмаар гэж болно амьдрал баян юм чи ингээд янз бүрийн сонголт хийхээр одоо нөгөө нэг байнгын төлбөртэй ажилласаа гарч болдгоо ч юм уу. Тэр нь өөрөө санхүүгийн эрх чөлөө, ганцхан санхүүгийн эрх чөлөө гэхгүй амьдралын эрх чөлөөг нь хаачгаар байхгүй. Тэгэхээр учраас одоо хичнээн боломж болцоонд байгаа юм шиг боловч эцээ тэр хүний өөрийнх нь амьдрал, өөрийнх нь ирээдүй учраас илүү жоо хариуцлагатай хандвал бас зүгээр байх л гэж бодчих. Мэргэжлийн дүгнэлт оновчтой шийдвэр. Subscribe хийгээд зах зээлийн хэмнэлийг хамтдаа мэдэрцгээе.